За өнөөдөр бид нэр хоол хүнсний тухай хууль, хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийн талаар их зөв зөвтэй асуудал цагаа олж ярьж байна гэж бодож байна. Энэ санаачилсан гишүүдэд бас талархаж байна. Яагаад гэвэл өнөөдөр улс орн маань бас цаг үеэ дагаад хөгжиж байна л да. Хөгжихийн хэрээр бас энэ хүнс үйлчилгээ, за энэ дундаа олон төрлийн салбар, энэ хүнсний үйлчилгээний салбар дээр дутагдал, хууль эрх зүйн орчны дутагдал гараад ирж байгаа. Хүн амын маань эрүүл мэнд ч гэсэн одоо цаг үеэ дагаад өөрчлөгдөж байна. Хүүхдийн одоо сурч боловсрох орчин ялангуяа өнөөдөр энэ талаар илүү яригдж байгаа учраас сургуулийн нөхцөлд өдрийн цай, өдрийн хоолны талаар тодорхой энэ хуулийг одоо хэрхэн хэрэгжүүлэх вэ гэсэн асуудлыг ярьж байна. Тэгэхээр бид нар хамгийн түрүүнд хоол хүнс гэдэг энэ сая гишүүд маань ярьлаа, гамбал гишүүн бүр одоо тэр стандартын талаар тодорхой хэллээ. Тэрвэрч даваа гишүүн ч гэсэн энэ хоол хүнсний салбар бол бүхлбүтэн яам хариуцах ийм том ажил юм а гэдгийг одоо анхааруулж хэлж байна. Энэ үнэхээр зүйтэй. Маш том салбар байсан. Манай дээр үед нийтийн аж ахуйн яам гэж байсан. Тэр одоо энэ яг хоол хүнс үйлчилгээний одоо ажлуудыг стандарт чанартай байх талаар хариуцаж, хяндаг, ажилдаг, төлөвлөгөө бодлого гаргадаг байсан л. Өнөөдөр яг тэр шаардлагатай байгаа. Тэгээд тэр нийтийн аж ахуй үйлчилгээний яамны хийдэг бодлогуудын дотор байсан л нэг хэсэг бодлого. Тэгэхээр бид нар хамгийн түрүүнд одоо хүүхдийн хоол хүнсийг хангах нь зүйтэй. Үнэхээр дэлхийн бүх манайхаас бараг босод бүх орн хажууд хоёр хөрш маань хүүхдийнхээ өдрийн хоолыг үн төлбөргүй өгж байгаа. Үн төлбөргүйгээр хангаж байгаа. Тэгвэл юу өгөх вэ гэдэг нь хамгийн чухал. Манай улсад ялангуяа энэ хариуцлагын тогтолцоо маш муу байгаа үед хоол хүнсний хариуцлагагүй байдлаас л энэ хордлого өвчин, янз янзын одоо нийтийг хамарсан хариуцлагагүй байдлууд гараад байгаа нь үнэн. Тэгэхээр бид нар хамгийн түрүүнд энэ хоол хүнсний стандарт, чанар, хугацаа ханган нийлүүлэлт гэдэг дээр л анхаарах хэрэгтэй. Стандарт, чанар, хугацаа. Дараанд нь түрүү ярьсан гишүүд маань хэн хариуцах юм бэ? За захирал мэдээж хэрэг хоол хүнс хариуцаад суухгүй юм байна. Тэгэхээр одоо эмч үү? Одоо тэр хоол хүнсний мэрэгжилт нь үү гэж тийм ээ. Энийг одоо хуулийн дээр тэр хүмүүсийн хариуцлагыг чангалахаас эхлээд эхлэх нь зүйтэй гэж бодож байна. Ямар ч ажлыг ер нь эхлэх хэрэгтэй. Энэ санаачлага бол сайн санаачлага. Эхэлжээж бид нар алдаа оноо мөнгөний их байгаа л хэмжинэ. За 20 жилд одоо 20-оос 25 сая доллар зарцуулах юм бол энийг бол улсын төсөв маань даах чадвартай гэж үзэж байна. 5 жилийн турш энэ хэрэгжүүлэхэд энэ бол бас боломжийн одоо жил болгоны төсвийн ачааллыг харахад бас боломжийн байх болов уу гэж бодож байна. За ямар хүнс хүүхдүүдэд өгөх юм бэ гэж. Хүнс олон төрөл байна. Өнөөдөр дэлхийн ертөнц хөгжөөд байхад та нар маань одоо гадаа дотоод их явдаг болсон харж байгаа. Бусад улс орны энэ хоолны газрууд төрөлжсөн байгаа. Манайх шиг нэг хоолны газар бүх төрлийн хоолыг хийж чадна гэж зарладаг юм баг байхгүй шүү. Одоо нэг хоолны газар нэг л шөлөө хийдэг. Тэр шөлөө л одоо 100 жил хийдэг ийм туршлагатай болсон биз. Нэг л дахианы махтай шөл хийдэг алдартай. Эсвэл нэг гурилтай шөл хийвэл тэрийг л хийдэг алдартай. Тэрэндээ адилхан манайх энэ хангамжийг хаанаас авах вэ? Эко хүнс байх юм уу? Гений өөрчлөлттэй хүнс өгөх юм уу? Баяжуулсан хүнс өгөх юм уу? Энийг бас хуулиндаа оруулж өгөөч ээ. Хэрвээ гений өөрчлөлттэй хүнс авах хэрэглэж байгаа бол зөвхөн тэр одоо юу тодорхой бүр юу байх хэвээр хууль байх хэвээр зөвхөн тийм хүнс аавна. Өөр илүү дутуу юм авахгүй. За баяжуулсан хүнс авах гэж байгаа бол зөвхөн тийм л хүнс аавна, өөр юм авахгүй. Ихэвчлэн одоо эко байгалийн гаралтай түрүүн гишүүд бас ярьлаа. Эх орныхоо энэ байгалийн гаралтай хүнс цагаан эдээ. Тэр уламжилт ардын уламжил болсон аж ахуйгаа өөстөө очиод ажиллаж хөдөлмөрлөөд бүтээгээд аваачаа гэсэн санааг бас гаргаж шүү. Тэгэхээр энэ эко байгалийн хүнс гэдгийг төлхөө бас хуулиндаа оруулж өгөөрэй гэж би хүсэх байна. За баяжуулсан хүнсгээ түрүүн гишүүд хэлж байна. Би ч гэсэн энэ хуульшийг санаачлагчийн нэг тэгтээ энэ хуулинд болгоомжтой хандах хэрэгтэй. Д витаминтэй сүүгээл тэрийг одоо хүүхдүүдэд сүү таргал өгөөд байл болохгүй. Хариуцны дараа тайлбар авах уу? Ер нь дэгээрээ бол асуулт бол нэмэлт тайлбар шаардлагатай гэж үзвэл нэмэлт нэг гэж байгаа бол цаашдаа тэр тэгээл барил зүгээр юм бэл. За хариулах оюун чимэг гишүү хариул. За нэг гишүүний дараа санал хураалт явагдана. За Гарамжаа гишүүнд баярлалаа. Маш чухал саналууд хэлж байна. Яг үнэндээ энэ тусгай тийм за яам гэх нь хаашийн тусгай агентлаг тусгай бүр газар төвлөрөөд явах нь маш зүйтэй байгаамаа. Энийг бол бид нар шийдэх хэрэгтэй. Тэг ингээд шийдэхэд нөгөө төсөв хөрөнгө мөнгө орон тоо гэдээ явчихна. Тэгэхдээ энэ бол нэг удаа шийдэгдээд дараа нь улс орны цааш олон жил ингээд явах. Дээрээс нь таны түрүүн хэлдэг
Хүүхдүүд маань багаасаа зөв хоолж, зөв боловсроод ингээ явах. Энэ нь ирээдүйд улс орны маань оршин тогтнох эрүүл аюулгүй байх ийм чухал юм учраас бид бол энийг шийдэх хэрэгтэй. Ганц боловсрол соёл шинжилгээ ухааны яамны дэргэд нэг хэдхэн хүн байгаад энд Канад явах болцоогүй учраас энэ тустай байх юм байна гэдэг санал дээр бол ер нь санал нэг байгаамаа. Тэгэхээр энэ дээр бол бид нар явцын дунд бас хуулиа хилцэж явахдаа асуудлыг оруулах болцоотой болов уу гэж бодож байна. Сая Гарамжаа гишүүн маш чухал нэг санал хэллээ. Тэр эко байгалийн гаралтай хүнсийг ашигланаа, гений өөрчлөлттэй хүнсийг ер нь авахгүй гэдэг чинь бид нар энэ дээр бол ийм заалт хүртэл оруулж байгаа. Гений өөрчлөлттэй хүнсийг энд хэрэглэхгүй гэдэг. Харин эко байгалийн гаралтай ийм хүнс хэрэглэнэ гэдэг хуулийн дээр тийм наривчлан зааж өгөх шаардлагагүй. Энийг даган гарах журмуудаараа тэр эко байгалийн гаралтай хүнсүүдэд хилээд өгчих болцоотой байгаа. Тэгэхээр энэ дээр бол асуудал байхгүй. Таны ярьсан энэ бүх зүйлүүд бол хуульд ороод явж байгаа. Яг чухал бидний яг энэ хуулийн гол амин сүнс зорилго нь яг л сая таны ярьсан энэ зүйлүүд байгаа. За Гарамжаа гүшүүн нэмэлт 1 минут. За тэгэхээр монголчуудын маань өнөөдөр хамгийн одоо нийгэмд гарч байгаа нэг сөрөг үзэгдэл бол биднэрт хүнсний аюулгүй байдал болчиход байгаа шүү дээ. Ерөөсөө хүнсний аюулгүй байдал. Иннээс болоод монгол хүмүүс маань одоо түрүү ярьж байна. Хүүхдүүдийн маань би давжаарч байна. Хоолны хордлого хавтгаарч байна. Одоо тэр шүд мүдний асуудал бол ерөөсөө өвчлөлийн асуудал маш их болсон байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар энэ хүнсний тухай хууль орж ирж байгаатай холбогдуулаад бид нар одоо энэ эко хүнс, гений өөрчлөлттэй хүнс, баяжуулсан хүнс гэдгээр маш болгоомжтой хандах хэрэгтэй шүү гэж хэлмээр байгаа. Ялангуяа тэр баяжуулсан хүнсэн дээр Д витаминжуулна, кальцижуулна, йоджуулна гэх зөндөө юм байгаа. За энийг бид нар автоматар дуурайж хин нэгний шахсан одоо 9 шидийн одоо стандартгүй зүйлийг оруулж ирж одоо эмэгтэйчүүдийнхээ генийн өөрчлөлтөнд үндснийхээ одоо энэ эрүүл ахуйн байдалд гендээ өөрчлөлт оруулах ийм аюултай учраас энэ дээр энийг одоо далимдуулаад маш одоо болгоомжтой хандаарай гэж хэлье. Төрүүчээс одоо сургуулийн хүүхдүүдийн шүд хэрэгжиж байгаа, яс хэрэгжиж байгаа асуудал бол иргэдийн дунд гараад ирсэн шүү. Гарамжаа гүшүүн үг гэлээ. Мурат гишүүн.